Үнээр нэмэгдсэн өртгийн албан татвар нөөдийн систем хэрэгжүүлж эхэлсэн мөн шатхууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Сауди Арабын засаг захиргаа төрийн албан хаагчдаа сар бүр тэтгэмж олохоор болсон байна. Ирэх нэг жилийн хугацаанд төрийн албан хаагчдад сар бүр 260 Америк доллараас доошгүй хэмжээний тэтгэмж олохыг Саудын хаан Салман тушаажээ. Түүнчлэн хувийн хвшлийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагаар үйлчлүүлсэн бол татвараас чөлөөлөгдөхөөс гадна өөрийн үндсэн гэртээ зориулж авсан худалдаа авалтанд татвар оноохгүй байхаар шийджээ. Саудад хөлмөр эрхлэгчдийн 3.2% нь олон нийтийн секторт ажилладаг. Төрийн албан хаагчдын цалин төсвийн зарлалын 45% орчим хувийг эзэлдэг байна. Тус улсад шатхууны үн бараг 2 дахин нэмэгдснээс гадна 2018 оноос эхлэн дийлэнх төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд 5% нөөд ногдуулж эхэлсэн. Түүхийн нефтийн зах зээл тогтворгүй байгаа учраас дан ганц газрын тосноос хараат байдлыг залруулахаар тус улс анх удаа нөөтийн систем нэвтрүүлсэн байна. Сауди арабиар Араб нэгдсэн Эмират мөн шинэ оны эхнээс 5% татвар ногдуулж эхэлжээ. Араб нэгдсэн Эмират нөөтийн хуулийг хэрэгжүүлснээр эхний жил буюу 2018 онд 12 тэрбум дирхам буюу 3.3 тэрбум Америк долларыг төсөвд төлрүүлнэ гэж тооцолсон байна. Олон улсын валютын сангийн зүгээс болонгийн орнуудыг эдийн засгаас солонгоруулж, газрын тосны бүтээгдэхүүнээс хараат байдлаас гарахыг аль эртнээс сануулж шаардаж ирсэн юм а. Сауди Араб төсвийн нийт орлого 90%-ийг Сауди Араб төсвийн нийт орлогын 90 гаруй хувийг зөвхөн газрын тосны салбараас бүрдүүлдэг. Харин Араб нэгдсэн Эмиратад энэ байдал 80%-тай тэнцэнэ. Дээр хоёр улсын хувьд төсвийн орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг бага багаар нэвтрүүлж байгаа юм байна. Сауди Арабид тамхи болон хийжүүлсэн ундаанд татвар ногдуулдаг. Харин Араб нэгдсэн Эмират замын болон аялал жуулчлалын татварыг хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ одоогоор орлогын албан татварыг аль ч улс нь нэвтрүүлээгүй байгаа юм байна. Персийн болонгийн орнуудаас Бахрейн, Кувейт, Оман, Катар улсуудад ч мөн нөөтийн системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа. Гэхдээ хэрэгжилтийг 2019 он хүртэл их хойшлуулжээ.